Манай төрөөс боловсролын хувьд барьж байгаа бодлого бол бас жилдээ одоо бодвол улс орноо хөгжүүлэхээс сайхан бодлого барьж байгаа. Энэ бодлогыг ашиг өөрчлөгдөж байна. Энэ ямар шиг байна? Боловсролын төрийн бодлогод нэг хэсэг бас нэг орцож байлаа. Боловсролын яамны ажилтан газрын засгийн дарга тэгээд ахсан ажилтан аваад гаргасан юмыг одоо 5 жил үндсэндээ барьж ирсэн гэж хэлж болно. Баяад оны сүүлчээр. За сайдын зөвлөлийн гишүүнгээд баталдаг шийдвэр гаргадаг төвшөнд нь бас 7-8 жил ажиллаж ирсэн. Тэгэхээр боловсролын бодлого гэдэг асуудал үнэхээр хүнд байдаг. Манай орны хувьд бол ялангуяа энэ жаахан хоцорсон дорой амьдрал тааруу байгаа юм орны хувьд бол их хүнд асуудалтай шилжилтийн үе гэх юм уу та. Тэгээ боловсролын одоогийн бодлогыг бол би тогтвортой биш байна. Ер нь таархан л байгаа та. Хөл болохгүй байх гэж боддөг юм. Нэг юм өөрчлөсөн. Тэгээ энд нэг нөхөс хийж байгаа юм шиг нэг хичээлээр юм ганц нэг агуулгын жижигхэн хийж болдгоо юм. Тэний би өөрөө амьдралаараа үзсэн. Орчин цагийн өндөр бодол мэдлэг боловсролтой залуучууд гадна дотны юмыг үзэж харсан нүд тайлсан хүмүүс тэгээ сайн судлаачид тэгээ Монголынхаа хөрсийг мэддэг ийм хүмүүсийн оролцоотой хийхгүй бол тухайд төрийн ажлыг ажил үүрэг хариуцлага хийдэг хүн хийх нь бол их хүмүүс. Одоогийн бодлого сургалтын агуулга энэ агуулга хөтөлбөр гэдэг юм чинь ер нь их чухал л да. Энийг тогтвортой болгож хийж чадахгүй. Тогтвортой гэдгийг би байнгын юм гэдэг байгаа биш. Ер нь байнга өөрчилж сайжруулж явах хэрэгтэй. Гэхдээ энэ нэг хөлөө болохгүй юм гэж. Ерөөсөө л одоо боломжгүй юу хөлөө олоогүй цэгцэж чадаагүй байна гэж боддог юм. Тийм учраас сурах үчиг юм жил өөрчлөгдөнө. Тийм жоохон засвар өөрчлөлт орохоор багш нартай хүндрэл болчихвол сургууль тэгээд бэрхшээлтэй болдог. Тэгээд нэг хэсэг нь шин чимшиг, хуучин чимшиг. Тэгээд ном ямар байна вэ? Ер нь сургууль багш нар чинь номоо тагдаг ш. Хүний оюун санааг дэмжих ойлголт юм л да боловсролын хэлээр гэдэг. Тэгэхээр ямар Монгол хүн ямар боловсролтой Монгол хүнийг бий болох 21-р зуунд гэдэг тэр том хариуцлагын өмнө бодоход яхахгүй нантаа сантын харагддаг л байна. Харагдана. 21-р зуун гэдэг яг дэлхийн нийтийн том өрөө байна л да. Тэгээ Монгол хүн чинь зөвхөн энэ газар шороо энэ газар нутагтай амьдрна гэдгээр биш. Одоо дэлхийн иргэн гэж яриад байгаа нь дэлхийн одоо зах зээл энэ юуны үндэстэн намсан корпорациуд эдийн засгт нөлөөлж байгаа сарны эдийн засгийн нийгмийн байдал тэр глобалчлалын нөхцөлд ямар ах вэ гэдэг чинь бас Монгол хүний соёлоос Монгол хүний боловсролоос гарцаа байхгүй хамааралтай. Тэгэхээр тэр хүмүүсийг өнөөдөр яаж бэлтгэх вэ гэж үнэхээр тийм нэг хэн хүний нэг дураараа хийдэг асуудал биш болчихж байгаа. Тэгээ Америкийг хоолоод ирлээ гэдэг, Японыг хооллаа, судлаа гэдэг тийм нэг орныг тэгээд дагаад байж болох. Тэр улсууд чинь капитализмд ороод олон жил хөгжсөн төрүүлчихсэн. Монголоос сэтгэлгээний хувьд их хол явцсан. Тийм байт юм л би өөрөө явж дурсан үзэлцэж ирсэн л та. Ер нь бол хүмүүсийн сэтгэлгээ их. Тэр өөр сэтгэлгээний туршлагыг авчаад энд Монгол хөрсөн дээр Монгол сэтгэлгээ шууд буулгах гэдэг нь бол бас сайн биш. Тийм ч учраас асар их мөнгө төсөв хөрөнгө зардал гаргасан юм чинь заримдаа үр дүн муутай л гардаг. Үр дүн хэцүүлээ үед нэг тооцч хэлдэг юм уу юм болоод байна гээл. Тэгээд энэ бизнесийн нэг ашиг олох гэсэн бас юм урсгал энэ боловсролын системийн тэр үжил хандлага дотор нь орчиход идэх юм болоо да. Бид гэж асуудгийг. Тэгээ боловсролын амьдралаас асуусангүй дээ 30 хэдэн жил боловсролтой холбогдчихлоо явлаа. Миний бас нэлээд хэдүүнээс асууж идэг миний сэтгэлийн төвд байдаг нэг л юм байгаа юм л да. Манайх зарим нь хариулахгүй ч болдсон шүү дээ. Жирс хариулахгүй ч гэж байна. Энэ олон хувийн дээд сургуулиуд нэмэр болох уу? Та хариулахгүй ч байсан болно. Тэгээ хувийн дээд сургуулиуд яг энэ зах зээлийн жам хууль нэмгээд нэг эрхчлөө хэдэлж яагаад 180 алтан одоо нээж өглөө л да. Энэ боловсролын яам зөвшөөрөл засгийн газар зөвшөөрч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ би ч өнөөдөр шинэ иргэшил дээд сургуулийн, хувийн дээд сургуулийн одоо дэргүн дээд захиалаар ажиллаж байна. Хувийн дээд сургуулиудын практик ажил амьдралын юмтай бол зөндөө танилцж үзэж харж орж гарчлээсэн. Тэгээ их олон байхын хэрэггүй гэж миний нөгөө хэлээд. Би харин манай сургууль бол шинэ ухааны академийн ерөнхийлөгч академик төвшингийн санаачлагаар үүсгэн байгуулагдаад 10 жил болж байгаа энэ сургууль тексттэй боловсролтой ихтгэл найдвар даахаар багш нартай байгаа болохоор юу тэнд байгаад байгаа ихтэй гэдгийг. Тэгэхээр зарим сургууль бол одоо нэг сургуугаар хөрсөх оюутнуудыг хүртэл хамт хичээлдэг сургууль байна гэж надад оюутан манай сургууль жижигэрж ирсэн оюутан хүртэл биэлдэ. Юу гэсэн үг тийм болохгүй үстэй. Тэгээ багшгүй өөр сургуулийн оюутан урьж хямд зардалтай цагийн хөлсөл бага учраас оюутнаар хичээл заалгадаг ч гэдэг юм уу. Тэгэл одоо цагийн багш их олонтой. Ерөөс үндсэн багштай байхгүй цагийн багш чинь цагийн багш цаана ажилтны хүнийг боломжгүй бол тэгэл ирэхгүй.
хичээл сургуулийн даалгавар 9 сарын 1-нд хичээл эхэлж чаддаг сургуулиуд байдгийн байлээ. Би тэр хангуул дөрөвт нэг хоёр сургуулиар орж исэн тоостарсан ширээ сандалтай байдаг. Тэгээ хувийн сургуулийг ажиллаад хувийн сургуулийг биш өмжлөх гээд байгаа юм биш. Ер нь бол олон байхын хэрэггүй, чадахгүй бол чаддаг юм хийсэн дээрээ л хичээлмээр байна. Энэ бодлогоос болоод буруу зохион байгуулалттай дээр үуч бол одоо нэг юм байлаа шүү дээ. Толгойтой хүүхдүүд нь ингээд гадаад яваа, дараагийнх нь ингээд тооны ангид ороод ингээд бусдуус нь материалын бааз дээр ажиллаад хэн ч одоо омдлгүй байлаа. Тэнд омддоггүй. Амьдрал бие даадаг шаар болсон гэхгүй. А тэрнтэй адилхан ингээд явах хэвээр бүгдийг нь одоо боловсруулна гэдэг ойлголтын дор энэ Улаанбаатарын механик өсөлтч гэдэг юм уу? Нэг хүний итгэл найдвараар тоглоод би чинь энэ дээд сургууль төгсчихөр хоолтой болно гэж боддог юм уу? Аав ээж нь хамаг малаа зараад ирдэг ч юм уу? Нийгмийн одоо нэг хямралаа шүү дээ. Улаанбаатар төмөлөрч энэ бүх юм чинь энэс болчихсон юм биш үү? Энэ нөлөөлж байгаа. Монголын дээд сургуулиудын одоо баг 90 гаруй байгаа. Улаанбаатартай шүү дээ. Дээд сургуулийн. Тэгээ энэ чинь 100 мянган оюутан энд хүрээд ирж байна. Тэгээ эдний чинь амьдрал цаана тэтгэж байгаа улсууд нийтгэх нь өстэй таны хэлдгээр малаа зараад орж ирнэ. Ашин барилга гэр орноо орхиод одоо энд нэг айл өрөө туристэд хөстөө суун. Тэр механик өсөлт ихсэн олон сөрөг нөлөөлөл бийдэлтэй. Гэтэ хүн ер нь нэг тохирох тэмцэх ажиллаа олох тэр сэтгэлгээг багаас нь бий болох хэрэгтэй юм шиг. Дээд сургууль төгсөөд ажилгүй байсан дээр нь эртхэн ажил амьдралтай өөрийгөө тэжээх, аав ээжийн тус болох тийм ажил эрхлэх дараа сурч болно шүү дээ. Ээж дараатай сурч болно. Нэгээс сурч болно. Сурдаг арга хэлбэр бол. Магадгүй 2-3 дээд сургууль төгсөөд амьдрал зүг чигээ олоогүй байхад өнөөдөр дээд сургууль төгсөхгүйгээр сайхан амьдрал явах тийм болцоо Монгол байгаа шүү дээ. Зах зээл чинь тийм л юм шаардж байгаа. Энэ Азийн орнуудын нэг жишг байна л да. Ер нь бол би Солонгост нэг курс сууж явахдаа сонсч ирсэн. Сайхан амьдрах хүслийг ард иргэн болгондоо бий болгож чадах юм бол төрийн бодлого аяндаа өөрөө явчихдаг гэсэн утгатай. Гэтэл Герман энэ Европын чинь болохоор өөрөө өөрийнхөө төлөө санаа тавьж чаддаг, өөрийгөө авч явж чаддаг байх хэрэгтэй. Ийм агуулгын санаа үдшнээ орж ирээд идэг юм байлээ. Тэгээ манайх чинь бол яах гээд байгаа юм бэ одоо? Яах гээд байгаа нь ойлгомжгүй. Боловсралтай л бол гээл. Хүн амынхаа бүгдийг нь одоо шивэж 100% дээд боловсралтай болгоно гэх юм бол энэ Монголын хөрсөнд тийм тохирох асуудал юм уу юм. Өнөөдөр ажил хийх хүн байх. Гол нь 300 мянган төгрөгийн цалинтай барилгын ажлыг өнөөдөр голж байна. Оронд нь хятад орж ирж байна. Солонгос орж ирж байна. Тэгэлж яаж амьдрах гэдэг юм. Цалин багтаа би амьдрах чадахгүй гэж. Ажил хийж чадахгүй бол өөрийн амьдрах чадахгүй юм чинь ажил хийж чадахгүйгаас л удаа шалтгаалж байна. Чадваргүйгаас шалтгаалж байгаа. Би тэгжилүүдийн. Тэгэхээр манай боловсролын системд бол үнэхээр их өөрчлөлт хийхгүй бол өөрчлөлт хийгээд нэг удаа хийх юм уу, нэг сайдын өнгөн дээр хийнэ гэдэг асуудал бас тийм сайн зүйл биш. Миний зүгээр боддог нэг юм байдаг юм л да. Жижиг үндэссэн бид нар ч одоо хамаагүй яжхан доошоор дорой бүр орно гэж ярил л да. Нэг бодохоор Чингисийн Монголыг тэнгэрийн болоод нэг бодохоор хөгжлийн дорой орон болоод тэгээд учраа болохгүй хаана явж мэдэхгүй улсан биш бид нар чинь. Тэгэхээр зүгээр ийм орн хүн ам цөөхөнтэй. Байгалийн баялаг ихтэй. Хөгжих болцоотой ийм орны боловсролын бодлого гэдэг юм аа. Ирээдүйн хөгжилтийг ойлголоо сайн барьвал сайн шатна. Ерөөсөө улс орны ирээдүйд чинь боловсрол шүү дээ. Боловсрол гэхээр сургууль системийг хүн ойлгоод байна. Тань тийм сургууль гэж ойлгоод. Сургууль гэж ойлгоод байна. Тийм биш. Хүн чинь боловсролыг зохион байгуулалттай төрийн системээр олно. Хувийн удаа байгууллагад дамжиж олно. Орчноосоо олно. Мэдээллийн хэрэгслээс эдийн янзын одоо түгэх янз бүрийн арга замаар олдог. Тэгэлэр тэр боловсрол гэдэг ойлголт, соёл гэдэг ойлголтыг ер нь манайхан арай өөрөөр ойлгоод байна уу? Соёл гэхээр урлаг соёлын байгууллага шиг радио телевиз гэдэг юм уу, театр кино шиг ингэж ойлгоод байна. Соёл гэсэн нь тэрийн хүний амьдрах тухай л асуудал, сайхан амьдрах тухай л асуудал. Бас л одоо хөгжилтэй орноос жишээ авах юм бол хүнд сайхан амьдрах хүслийг бий болгоно гэдэг чинь ялгаа байхгүй тэр чинь соёл шүү дээ. Тэр орны төрийнхэн соёл болж байгаа байхгүй. Манай шинэ иргэншилтэй сургуулийн өвөр Монголын хотод нэг 6 орны конференц зохион байгуулж байлаа. Тэгсэн Бээжин их сургуулийн нэг өвгөн профессор ирээд хэлж ирсэн хурал дээр үг хэлэхдээ. Сургууль болгонд университет гэдэг бол тэр их сургууль бол их сургууль байх хэрэгтэй. Тэр их сургууль өөрийн соёлтой гэж. Тэнийг тэр эрдэмийнхэн хамт олон тэр эрдэмийн